танд өглөөний мэнд төргийа. За ингээд банк зугаалдаг энэ томоос том цэцэрлэгт ирээдээ ногоон цэцэрлэг. Тэгээ энэ тхийн одоо 0 буюу жорлын ямар байдгийг та бүхэндээ үзүүлье. За ингээд энэ холоос ингээд хад энэ ингээд эрэгтэй эмэгтэй 0 гэж байгаа. За ингээд ерөнхийдөө дэр зураг нь харагдаж байна. За ингээд бүгдээр энэ 0-ыг очиж сонирхож үзье. Аднаа ингээд эрэгтэй тэгээд тахир дутуу хүн буюу хүүхдэд авсан хүн настай хүмүүсийн орох 0. Тэгээд эмэгтэйчүүдийн 0 гэдэг ингээд тустай байна. За би ингээд эмэгтэй учраас эмэгтэй 0 руу ингээд орж үзүүлье. Савнтайгаа тэгээд автоматик гоождөг. Устагаа тэгээд тэр араа ингээд намхан хүүхдүүд хэрэглэх намхан угаалтар байна. Тэгээ энд болохоор усаа хэмнэцгээе. Бүгдээрээ энэ хөдөлгөөнийг хамтарч оролцсноо гэсэн иймэрхүү маягтай үг бичсэн байна. За энд болохоор одоо гараа зөв угаана гэдэг маань яаж угаах вэ гэдэг талаар тайлбар ингээд тавьсан байна. За ингээд ийшээ орцтой 0-ын цаастай. За ингээд хэрэглэснийхаа дараа зайлшгүй усаа гоожлоо гэдэг ингээд бичсэн байна. За ингээд суултууртай зөвөр суултуургүй суугаад бичдэг бас юм жорлон байна. Ингээд 0-ын цаастайгаа ингээд энгийн одоо энэ гадны цэцэрлэгийн жорлонг та бүхэндээ зөв сонирхоллоо. За ингээд энэ хоёр энэ хол байгаа юм байна. За энэ болохоор гараа авах угаалтур халаалттай угаалтур байна. Халуус гоождөг. За энэ болохоор автоматар ингээд усан гоождөг юм. Төхөөрөмж байна. За ингээд энэ болохоор энэ автомат угаалгуур, дороос угаах угаалтур, сенс үлээгүүр гэдэг юм төхөөрөмж байна. Тэгээ энэ л гараа ингээд хүрэхээр автоматар усны ингээд гоождөг юм систем байна. Ингээд ер нь бүхэл жорлон тэгээд 0-ын цаас бол маш хангалттай байдаг. Тэгээ энэ өөртөө одоо хүүхдийн памперс ч юм уу тийм өөртөө өөртөө авч яваа гэдэг нэг бичсэн байна. Ингээд усаа хэмнэцгээе гэж нэгээр бичсэн байна. Тэгээд энэ болохоор одоо цүнхээ ч юм уу хуцаа ч юм уу зориултай. Тэгээд энэ жорлон бол нэлээд том жорлон 2 тал байна. Ингээд 0-ын сав угаалтур. За хүүхдэд аваад орж ирсэн хүн бол энэ хүүхдийн суултур байгаа. За энэ суултур болохоор 5 сараас 2 нас хагас хүртэл 30 кг өртөг хүүхд суух боломжтой юм суултур байна. За энэ болохоор за би жоохон холоос ингэ харуулъя. Нялх хүүхдийн памперс салах оройна. За ингээд энэ дэр хүүхдээ хөвтүүлээд памперсыг нэг тухтайхан салах боломжтой. За энэ хэрэглээ болохоор 1 сартаагаас 24 сар хүртэл хүүхд энэ оройг ингэж хэрэглэж памперсаа салах нэ. Тэгээ ямар ч тохиолдолд ингээд бүсийн сайн зүгээд тэгээ хүүхдээсээ нүдээ салгаж болохгүй гэдэг нь аль алин дээр бичсэн байна. Тэгээд ийм ингээд жорлонтой гудамжинд тоглож явах цэцэрлэгт маань байхад маш их тавтай тухтай жорлон байх болов байхгүй болов цаас болов байхгүй болов санаа зовх зүйлгүй маш тавтай тухтай тоглоод ингээ харах боломжтой их сайхан байдаг. За та бүхэнд баярлалаа. Баяртай.
Бидний нэвтрүүлгийг үзэж сонирхсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ танд таалагдсан бол лайк дараад бидний суугтай нэгдэнэ үү. Танд дараагийн цуврал нэвтрүүлгүүд хүргэгдэх болно. Хорвоотой танилцах хэдэн минут.